ってモンゴルの秩序に適合し、実際に実施可能で Монгол улсад шүд эрүүл нүрийн үндэсний төв байгуулах судалгаа шинжилгээний ажлын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэнд нийгмийн бодлогын зөвлөх бадам цэцгийн урилгаар Японы шүдний нийгэмлэгийн эрүүл ахуйч шүдний эмч эрдэмтэн доктор профессоруд багтсан 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол улсад хүрэлцэн ирсэн. Тэдгээр төлөөлөгчид өнөөдөр Монголын шүд эрүүл нүрийн салбарын ирээдүйн шиг хандлага форумд оролцлоо. Форумын хүрээнд Монгол-Японы мэргэжилтнүүд Монгол улсын хүн амын дунд шүдний өвчлөл, тэр дундаа шүдний цоорлын өвчлөл өндөр байгааг тэмдэглэж, үүнд урьдчилан сэргийлэх өвчлөлөөс өмнө арга хэмжээ авах тогтолцоо шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал шүдний өвчлөлгүй орон гэдгээ зарласан Япон улс шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл ахуйч нарыг олноор бэлтгэн ажилуулдаг тухай сайн туршлага хуваалцаж байна. Монгол улс өнөөгийн байдлаар одоо шүдний цоорлын тархалт 71.6%-тай. За 6 наснуудын дунд шүд цоорох хүчин бол 96%-аас дээш хувьтай. Ийм хүнд нөхцөл хүмүүс бол яг шүдний цоорол гэхлээрээ эмчлүүлээд болдог гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ маань өөрөө чимээгүй тахал хэлбэрээр явж байгаа юм. Одоо маш занал хийсэн өвчин байгаа. За дээрс нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 25%-аас дээш гарахад бол онц аюултай нөхцөл байдал гэж үздэг бол Монгол улсад 71 буюу түүнээс дээш одоо юм хувьтай байгаа учраас бол анхаарал татгууц одоо хамгийн том хүчин зүйл болж байгаа. За зөвхөн амны хүндийн өвчлөлөөс шалтгаалсан 200 гаруй нэр төрлийн өвчлөл одоо хүний биед үүсдэг гэдгийг бас дэлхийн техник одоо мэддэг болсон. Энэ цаг үед бол хүмүүс шүдний өвчлөлд маш сайн анхаарч байна. За тэгэхээр яг энэ Япон талтай хийж байгаа уулзалтын үр дүн нь Монгол улсад энэ өндөр түвшинд байгаа өвчлөлийн тархалтыг бууруулахад яг зөв зохистой хамтын ажиллагаа болон бодлогын түвшинд одоо төрийн оролцсон маш чухал байгаа. Тэгэхээр шүд эрүүл нүрийн үндэсний төв байгуулахаар ажиллаж байгаа. За ингээр шүд эрүүл нүрийн үндэсний төв байгуулагдсанараа Монголд одоо бүх одоо хувийн эмнэлгүүдэд эмчлэгдэх боломжгүй тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тусгай хэрэгцээт иргэдийг одоо үндэсний төвдөө зөвхөн одоо үзэх, за эмчлэх, за эргээгээд хамгийн том судалгаанууд болон бодлогын түвшинд яг одоо шүдний чиглэлийн чиг хандлага хаашаа чиглэж байгаа гэдэг бодлогын түвшинд бодлогыг гаргах ийм одоо чиглэлтэй үйл ажиллагаанууд хэрэгжиж эхлэх байгаа. За ингэснээрээ бол одоо 96-д хүрээд байгаа энэ өвчлөлийн тархалт маань буурах ийм одоо үр дүнг бид хүлээж байна. Монгол улсад 20 гаруй удаа ирж ажиллахдаа 30-аас 35 наснаас хойш араа шүдээ алдсан хүмүүс нэлээд түгээмэл байгааг анзаарсан. Шүд цоорох, буйл болон амны хөндийн өрөвсөл зэрэг олон шалтгаан бий. Гэхдээ хамгийн чухал нь ямар эмчилгээ хийхээс илүүтэй өөрийн шүдийг хэрхэн эрүүлээр нь удаан хадгалах вэ гэдэг асуудал юм аа. Өөрөөр хэлбэл эмчилгээнээс өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Үүний тулд чихрийн хэрэглээг багасгаж зөв зохистой хэрэглэх шаардлагатай. Чихэр хэрэглэсний дараа амны хөндийгөө сайтар цэвэрлэж хэвших хэрэгтэй. Мөн орчин үед хиймэл оюун ухаанаар амны хөндийн зургийг шинжилж шүдний цоорлыг эрт илрүүлэх технологи ашиглаж байна. Гэхдээ хиймэл оюун ухаанд бүрэн найдахгүй эмчийн мэргэжлийн үзлэг онцлогоотой хослуулж байж эмчилгээг шийдэх нь чухал байна. Мөн манай улсын хүүхэд залуусын дунд чихрийн шижингээр өвчлөх хувь өндөр байгааг Японы мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал Багдунд ангийн хүүхдүүдийн 20% нь энэ өвчлийн шинж тэмдэг илэрч байгаа нь үүнд заавал анхаарал хандуулах шаардлагатайг хэлж байна. Япон улсад хүүхдүүдийн дунд чихрийн шижингийн өвчлөл анхаарал татгууц асуудал болоод байна. Харин Монголд ирээд судалгаа харахад Япон улстай ижил хэмжээнд байна. Харин ялгаатай нь Япон хүүхдүүд хөдөлгөөний дутагдлаас энэ өвчлөлд эмзэг байгаа бол Монгол хүүхдүүд харьцангуй хөдөлгөөнтэй байна. Хамгийн чухал асуудал нь Монгол хүүхдүүд хит орой хоол идэх, зөв хооллож чадахгүй байгаатай холбоотой. Монгол улс Япон улсаас эрүүл мэндийн тогтолцооны хувьд өөр. Учир нь энд нэгдсэн эмнэлгүүд олон байдаг юм байна. Тэдгээр эмнэлгүүдтэй түшиглэн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь зохион байгуулах боломжтой гэж харж байна. Форумыг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам, эрүүл мэндийн яам, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын сургууль, Японы шүдний нийгэмлэг зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа. Мөн манай улсын хүүхэд залуусын дунд чихрийн шижингээр өвчлөх хувь өндөр байгааг Японы мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал Багдунд ангийн хүүхдүүдийн 20% нь энэ өвчлийн шинж тэмдэг илэрч байгаа нь үүнд заавал анхаарал хандуулах шаардлагатайг хэлж байна.